Нүүдэлчдийн өв соёлын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн суурь, малчтын орлогын гол их үүсвэр, үндэсний үйлдвэрлэлийн чухал салбар юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд, зах зээлийн өрсөлд дунд малчид хөгжлийн шинэ хандлага сорилтуудтай нүүр тулж, уламжлалт арга барилаан өөрчлөлт, бүтээлч санаачлагуудыг нэвтрүүлсээр байна. Малчтын өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийн өсгөх бүтээлч санаачлах бүрийг нь хаан банк доктортой хөгжлийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Монгол ноолуур 170 жилийн тэртээ Шотландын Johnston of Elgin компаниар дамжин дэлхийн зах зээлд гарсан бичгийн их сурвалж бий. Байгалийн гаралтай, эко, хүний бие дээлтэй хамгийн тансаг бүтээгдэхүүний түүхийд Монгол ямааны ноолуур дэлхийн жилийн ноолуурын нөөцийн 40 гаруй хувийг хангаж, уул уурхайн баялагын дараа орох Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн юм. Ноолуур бол олон мянган малчин өрхийн амжиргааг дэмждэг чухал салбар учраас жил бүрийн хавар малчин айл бүрийн хотонд ноолуур бэлтгэх ажлын үеэр хөдөлмөрийн үндэс нь эдийн засгийн өгөөжийн хэрхэн өсөх тухай яриа эд өрнөдөг. Далайн түвшнөөс дээш 1500 метрийн өндөрлөгт орших Монгол улс. Нэмэх 40 градус хүртэл халдаг зуны өргөн дэлгэр цагт мал сүрэг маань тал нутагта тааваараа бэлчиж байгалийн өвс ногоогоор холилдог. Харин хасах 40 градус хүртэл хүүтэрдэг өвлийг өнтөөд авахын тулд өтгөн үснийхэн цаана нарийн зөөлөн ширхэгтэй дулаахан ноолоор ургадаг. Хэдий чиний хүүтэн байна, төдий чиний нарийн зөөлөн дулаан ус ургадаг. Байгалийн өвөрмөц зүй тогтол органик бэлчээр хамтдаа нийлснээр бэлчээрийн органик ноолуур гэх дэлхийд танигдах чанарыг бий болгожээ. Ингээд ноолуурыг хэрхэн самдгийг харцгаая. Хот айлынхан ноолуураа самнаад бүгд завгүй. Мичлийн ноолуурч дүүдлэргөө 170 малтай гарч юм. Бүр нам унлаа шүү. Тогмодын шиг уламжлалт аргаар түүхийн ноолуур борлуулдаг олон малчин өрхийн амжиргаанд ноолуурын үнийн өсөлт бууралт шууд нөлөөлдөг. Хавартай төрүүл золгодог зүүн аймагуд ямаагаан самнаад ноолуураа айлтын тушаажээ. Харин баруун өмнөд хэсгийн аймагуудад ноолуурын ажил нь одоо л эд дундаан орж байна. Алчин Батсуурих энэ жилийн ноолуурын өн ханшид сэтгэл зовж байгаач ямаа самнах хуучны арга барилаан өөрчилж байж самнсан ноолуурын ханш малчтын хөдөлмөрийн өртөгтөө дүүцж очно гэдэгт итгэдэг мянган малчтын төлөөлөл юм а. Танай хотод ноолуур самнах үлэгцтэй яг идэрэн жих шиг тий. Танайх ер нь хичнээн тоо толгооны ямаа самндаг үү? 400 гаруй ямаас. 94 сарын 20-аас хойш самтай 5 сарын 20-д орно. Одоо ийм хүч хөдөлмөр зарцуулж авж байгаа ноолуураа илүү үр ашигтай, илүү өндөр үнээр борлуулахад та нарт юу тулгамдж байна, юу дутуу байна гэж та харж байна. Ямар стандартад нийцсэн байдیں۔ Тэр жишгээ сайхан малчин манаас тодорхой ойлгуулчих юм бол өн тэр үйлдвэрийнхаа стандарт харснаар санаадах боломжтой шүү дээ малчин манаас. Ямааг хавар эрт самнах тусам хаг шороо бохирдол багтаа ноолуур аавна. Оройдох тусам ноолуурын чанар муудаж бохирдол ихсдэг. Бохирдол ихтэй ноолуурыг боловсруулах үйлдвэрийн зардал нэмэгдэж, цэвэр гарц багасна. Дагаад ноолуурын үн буурна. Оршоонд нэгдсэн малчид ямаа самнах арга туршлагаан шинжилж, аливуулах малын тавлаг байдлыг хангасан орчин бүрдүүлж, түүхийн эдийн чанарын шаардлага хангасан ноолуур бэлдэж байна. Ноолуурын голч урт нь ямааны нас хүйсээс хамаардаг учраас самнсан ноолууран ямааны нас, зүс, хүйс чанараар нь ангилж, зориултын шуудаад савлаж, хаяг шошхыг бүрэн бичиж хэвшжээ. Чанарын шаардлагын дагуу бэлдсэн шошготой ноолуур будаггүй, мод бут өтөг бууцны бохирдолгүй, дайхирч ширэлдээгүй, хувансар мяндас агуулаагүй гэдгийн баталгаа болдог байна. Түүхийн ноолуурыг нас хүйс зүсээр нь ангилах системээс харахад олон нэмэх тэмдэгтэй байхад тусам хамгийн эрэлттэй, үнэтэй, сайн чанарын ноолуурыг мэдэж авч болно.
Малчид самсан ноолуураа яг энд харагдаж байгаачлан дааван болон тааран зориултын шуудаа цавалдаг. Зориултын бус шуудаа цавалснаар ноолуур усчийг нэвтэрч өнгөн шарлаж бат бөх байдлаа алдах зэргээр үйлдвэрлэлд очоод гологдох хамгийн том шалтгаануудын нэг болдог. Харин ноолуурыг өнгө, ямааны нас зэргээр төрөлжүүлэн ангилж тусгай зориултын уутанд савлан үйлдвэрт тушааснаар үйлдвэрлэлд явагдах нарийн төвөгтэй үйл ажиллагааг улам хөнгөвчүүлж үйлдвэрлэлийн зардал буурч түүхийн эдийн үнц нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл таны ноолуур улам үнцэнтэй болно гэсэн үг. Ноолуурын кластер гэж юу вэ? Малчны хотноос ямаа самнах, гар ажиллагаагаар эхэлж, ялгах, угаах, эерэх, нэхэх, боловсруулах үйлдвэрүүдээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болон зах зээлд хүрдэг эдийн засгийн чухал салбар бол ноолуур. Шат дамжлага тус бүртэн хөдөлмөр шин гэж нэмэн өртгийн сүлжээг бий болгодог юм. Ноолуурын нэмэн өртгийн сүлжээнд оролцож байгаа бүхэл шат дамжлагыг холбож анхан шатнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх нийлүүлэлтэнд оролцож байгаа үйл ажиллагааг нийлүүлэлтийн сүлжээ гэдэг. Энэхүү өртгийн сүлжээнд оролцож нийлүүлэлтийн сүлжээ үүсгэсэн бүх оролцогч талууд хамтран ажилласнаар кластер бий болдог. Кластераар хамтран ажилласнаар оролцогч талуудад харилцан ашигтай орчин бүрдэж нэгдсэн зохион байгуулалттай уялдаа холбоотой үйл ажиллагаа явагдана. Үр дүнд нь зардал буурч бүтээгдэхүүний үр ашиг нэмэгдэнэ. Хүн нэгдсэн нэг стандартыг мөрдөж олон улсын шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ экспортлдог. Та хоршооныхон тухай бидэнд ярьж өгөхгүй юу? Ер нь хичнээн малчин өрхийг хамруулсан хоршоо байгаа вэ? Хизээ байгуулагдсан бэ? Манайх одоо 2023 онд байгуулагдсан. Тэгээ одоогийн байдлаар 370 гаруй өрх айлтай явж байна. Залуул хүмүүс юм чи бас дээшээ дэвшин ахин тийм ээ. Дээш бас ингээд мөрөдлөө ярина. Хоёулаа санхүүгийн хувьд ч гэсэн ер нь найдвартай, доктортой гэж бодож л илссэн штеп. Бид нар яг ямар ноолуурын нөөцтэй байна, боломжтой байна тэрийг яг тухай бүрдээ залгаал тэгээд манай хоршомны ирээл авчдаг. Малчтын гол орлогын их усүр чинь ноолуур штеп. Нэг ямаанаас чинь за нэг дунджаар нэг 400 г гэж ер нь тооцож идэг. Тэгээд энэ үйлдвэрийн ямаанд болохоор 600 г, 700 г ч юм уу те арай өндөр гардаг. Дээрээс нь ноолуурын чанартай байдаг. Ер нь манай бөмбөрийн улаан ямаа гэдэг чинь тал талын ашиг шимтэй. Ноолуурын гарц сайтай. SFA-ийн тавигдж байгаа стандарт шаардлагуудын хамгийн онцлог одоо шаардлагууд нь ямар хуу шаардлагууд байх вэ? Одоо хоршооны малчтад бас өөр ингийн малчтад хамаарахгүй гэхдээ хоршооны малчид заавал энийг хангах ёстой гэсэн стандарт байгаа шүү дээ. Тэр нь юугаар онцлог? Ерөнхийдөө бол нөгөө ноолуураа ангилах, малын тавлаг байдал, бэлчээрийн зохистой дадлаа хэрэгжүүлэх, малаа их хэрхэн зүүн малж ийж энэ чанартай ноолуур гаргах вэ? Чанартай мал бэлтэх вэ гэдэг тал дээр л ерөнхийдөө ажилладаг гэсэн. Энэ хоршооны стандарт гэдэг чинь шүү дээ тийм нэг амаргүй зүйл бол биш. Бид нар чинь ерөөсөө л ингээд уламжлалт аргаар ямаагаа самж эхэлж байгаа юм чинь ерөөсөө энэ ямаагаа шүү дээ цэвэрхэн ноос ноолороо цэвэрхэн гаргаал өгчих юм бол биднэрт ямар ч тийм нэг төв байхгүй. Тэрийн дотор бас ямаа саманж байгаа үйл явц гэхэд айгүй чимээгүй болт юм байна л та тий. Тэр ер нь бол нөгөө стандарт шаардлагуудад нь бас ямаага заавал ингэж хөвтүүлээд орилуулж хашруулахгүй цэвэрхэн ингэж ноос ноолорыг авах хэрэгтэй гэдэг нь хүртэл багтдаг гэж ойлгосон зүг. Тэр бүгд л багтж байгаа. Ямаага яаж тавлаг байлгах уу? Яаж тавлаг одоо өвдөхгүй, зовирлуулахгүйгээр ямаа ноолороо салгаж авах уу гэдэг бүхэл стандарт нь байгаа л да. MNS 6891/2020 хариуцлагатай мал аж ахуйн стандарт нь малчтын үйл ажиллагааг доктортой байлгах, амьтдын эрхийг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэгдсэн юм. Эдгээр стандартууд нь Монголын ноолуурын бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Одоо хариуцлагатай мал аж ахуй гэсэн стандартыг амжилттай одоо хэрэгжүүлж чадах юм бол ер нь эцсийн дүндээ бид нар энэ ноолуур гэх түүхийн эдээ дэлхийн зах зээл дээр амжилттай борлуулж чадах хамгийн гол одоо хөшүүрэг гэж та харж байна уу? Яг үнэ. Хариуцлагатай мал аж ахуй стандарт бол одоо манай түүхийн бэлтгэлийн суурь стандарт болгож байна. Тэ? Одоо жишээ нь энэ стандартад дурдсан малын тавлаг байдал, малын бэлчээрийн зохистой байдал, за тэгээд малын ус худгийн хангамж энэ төр гэдэг энэ бүгд бол манай бидний бэлддэг ноос ноолуурын чанарт бол шууд нөлөөлдөг хүчин зүйлүүд болж ирдэг. Мал маань одоо тарга твэрийг сайн
нөгөө эрдэс баялаг сайтай тэжээлээр хүнс аваад ингээд жилийн турш доктортой байх хэрэгтэй тэр нь. Ингээд тийм маллагаатай байгаад нөхцөлд бидний гаргаж байгаа түүхийд бол чанартай, сайн, стандартын тийм гарч ирэх нөхцөл бүрдэнэ. Тэгээ бид бас нөгөө доктортой наус ноолорын эвслийн SFA-ийн гэрчлэгийг авсан айлдаа танахыг бас сонгож зорж ирсэн. Тэгээд тэр гэрчлэгийг авахд ч маш олон төрлийн шалгуур стандартуудыг малчд маань хангадаг юм билээ шүү дээ. Тэгэхээр та тэр бүр нөгөө нэг шалгуур үзүүлэлтүүдийн бүгдийг хангаад тэр гэрчлэгийг авсан юм байна. Хизээ авсан бэ? Манайхаа 3 Дүү. Тэгээ тэр нүдээс ч одоо хамгийн онцлог нь ямар шалгуур үзүүлэлтийг хангаж яаж тэр гэрчлэгийг авах вэ? Тэгээд сарв чороо одоо гашаа гэдэг сэргийс. Сэргийсэн малынхаа тавлаг байдлыг сайжруулсан. Хичээрээ юу гашаа. За эднийх маань яхах гэхээр нөгөө SCB-гийн гол тавиад байгаа шалгуур үзүүлэлтүүд нь ер нь голцлоо малчин айлын өвжөө бууц тэгээд ямааны тохилог байдлыг одоо хангах, ямаа самнах үеийн процесс, мал төлөх үеийн процесс, за өвжөө хаварж ходог усан хангамж бэлчээр гэдэг ийм олон төлөлтөөр SCB шалгуур үзүүлэлт тавьдаг. Эннийхэн дагуу эднийх бол ингээд шалгуур үзүүлэлтээ хангаад ийм одоо гэрчлэгийг ингээд авцсан ийм айл аж байгаа. Жилдний 5 айл ороод яваад хахад чинь хэдэн жилийн хугацаанд тэгээд хошооны бүх малчид яг ийм хөстэй дадлын гэрчлэгээгээд ийм авчих. Манайх нэг 400-500 юм самд. Манайх 4 сарын 5-6 гээл эхэлчихтий. Тэгээд нэг 5 сар гаргаад дуусчихтий. Жистийн цаанд ноолор үнэтэй их сутгал манайх цагаан авах тавил гол зүү цагаан юм болчихсон. Манай энэ хавьд тэр чигээр цагаан юм бат. Тэр өстэй шалхстай ямаа гэхдээ хайчаад шалхсын толгоочоод тэрээд дараа нь сам. Тэгээд өнгийн ноолор цагаан ноолор гэдгээр нь ялгаж авч суудууд нэгээд. Сүүлийн 2 жилийн хугацаанд бол яг говь агаар компани, сор гашмаартай бид нар бас яг ноолорын чиглэлээр гэрээ хийгээд бас ингээд хамтраад ажиллаж байгаа. Хошоон цаашаа үйлдвэрүүд нийлүүлэгчнэр тушаагаад малчтын ингээ орлого тогтвортой нэг юм тойрогт орж байгаа гэж ойлгож байгаа зүг. Зөв. Одоо наад чи яг хөр бид нэр хуучин бол яг гошоо дангаараа юм уу малчин дангаараа ингээ яваад байхад бол орлого нэмэгдэхгүй нөгөө хуучин байдлаар нь байгаад байдаг. Одоо бид нэр үйлдвэрүүдтэй ингээд хамтраад ажилласнараа үйлдвэр чанартай төгөөд аваад бүтээгдэхүүн болоо гаргана. Малчин тэндээсээ орлогоо олдог ингээд ийм гэж явж байгаа. Дээрээс нь болохоор яг хөр малчид одоо ноолураа ямааныхаа сүүг махаа үндсэндээ үйлдвэртэй нэрх үйлдвэр хоршоо малчин 3 хамтарсан гэрээ байгуулах юм бол хаан баг энэ дээр нь одоо ногоон зээл гаргах тухайн хэрэгцээтэй үед нь одоо зээлээр одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх энэ боломжууд нь ингээд нэгдэж явж байгаа ч бас малчдад бас энэ үйл ажиллагаанд бүр илүү боломжтой болоод явж байгаа гэж ойлгох. MNS 6926-2021 доктортой нэхмэлийн үйлдвэрлэл стандарт нь байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Яг эцэн дүндээ энэ түүхийн эдэг ингэж гаргаж ирж байгаа тэр малчид маань энэ стандартыг яг өөрсдийнхөө аж ахуй дээр хэрэгжүүлэх нь хэр хүндрэлтэй. За би энэ стандартыг авмаар юм гэх юм бол хамгийн түрүүнд юунаас эхлэх ёстой юм? Хаана хандах ёстой вэ? За ер нь тэр доктортой ноос ноолорын эвсэл энэ Монголын ноос ноолорын холбооны баталгаажуулалтын алба гэдэг ингээд мэргэжлийн төрийн бус байгууллагууд байна. Тэдгээр байгууллагуудаас зөвлөгөө аваад одоо тэр байгууллагуудын тусламжтайгаар энэ стандартыг өөрийнхөө аж ахуйд нэвтрүүлж болно. Малчдын бэлтгэсэн ноолуур түүхийд боловсруулах үйлдвэр төрснээрээ дараагийн шат эхэлнэ. Боловсруулах үйлдвэр ноолуурыг ангилан ялгаж, угааж, самнаж, эцсийн түүхийд бэлтгэсний дараа гүн боловсруулах үйлдвэрт будах, эерх, сүлжих, нэхэх дараалал ноолуурын бүтээгдэхүүн бий болдог юм аа. Бэлэн болсон ноолуурын бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлд борлуулснаар хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн болж очдог. Ноос ноолуурын кластерын оролцогч талуудын нэг бол малчид. Анхан болон дунд чатны хошоод кластерын талаар малчид ярьдаг болсон байна. Мөн ойлгодогч болсон байна. Энэхүү сүлжээ нь малчин үрхийн ашиг орлогод ямар нэмэртэй вэ? Мөн энэхүү кластерын сүлжээг дэмжих ямар боломж байгаа талаар нэгэн мэдээллийг үзээд студид зочдтой уулзцгаая. Ноолуурын кластерыг дэмжих боломж гэж юу вэ?
Ноолуурын кластерт оролцогч малчин, хоршоо, боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах, экспортлох, тээвэрлэх, хадгалах, аж ахуйн нэгж гэх мэт оролцогч тал тус бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон санхүүжилт юм. Тухайлбал кластерын оролцогч малчтад малын үйлдвэр угсаагаа сайжруулах, өвс тэжээл бэлдэх, эм тариа авах, өрхийн үйлдвэрлэлээ сайжруулах, хоршоодод стандарт хангасан гишүүн малчтаас түүхийн эдийг цаг алдалгүй бэлтгэхт, ноолур боловсруулах үйлдвэрүүдэд түүхийн эдийг стандартын дагуу боловсруулахт, малчид болон хоршоодоос түүхий худалдан авах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шинжил хийх зэрэг санхүүгийн хэрэгцээнд хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зээл олгодог. Ноолуурын кластерт оролцогч тал тус бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон зээлийн болон санхүүгийн бүтээгдэхүүн санал болгодог хаан банкны бүтээгдэхүүн кластерын сүлжээний уялдаа холбоог сайжруулахад бодит дэмжлэг болдог байна. Бид яг одоо студид кластерын хөгжлийн тухай ярилцахаар зочдтойгоо хамт сууж байна. Ингээд гол ярианд орцгоё. Одоо энэ малчтын жоохон өнгөдөд байгаа энэ түүхийдийг одоо өмнөх шиг нь улам үнцэнтэй болгохын тулд тэгвэл ямар бодлогоор яаж дэмжиж өгч байгаа юм? Төрөөс явуулж байгаа бодлогыг харахад дандаа нэг урамшуулын шилждэг. Ямар ч урамшуулаа аваад малчтад бол тодорхой орлогын дэмжлэг болж ах шүү. Гэхдээ бидний хүсэж байгаа ажлын байр бий болж гинэ, үйлдвэрлэл хөгжиж гинэ. За нөгөө нэмэн өртөг хөтөх гэдэг кластерууд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ч болж гинэ гэхээр бас төдийлөн тийм дөрвөлтийн үр дүн гарахгүй байна. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч өөрөө улс төрийн онолол гаргаад өнгөрсөн жилийн цагаалт хөдөлгөөнийг улс орон дээр эхлүүлсэн. Энэ бол нэгдүгээр засгийн газрын ажил дэмжлэг болж байна. Энэ бол цэвэр засгийн газрын ажил. За тэр дундаа хамгийн одоо бидний эхлээд одоо хийгдээд явж байгаа нэг зүйл гэхээр хувийн эрхлүүдээ энэ үйлдвэрүүдэд ноос аршир ноолуурын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөө зээлээр дэмжиж гэдэг нэг юм том бодлого гэж байна. Гэхдээ дэмжихтэй яа дэмжих вэ гэхээр бүтээгдэхүүн болгоныхоо өртгийн сүлжээг шат болгоноор зөв дэмжиж гэж. Өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд бид нар өснөг сургамж юу байсан гэхээр аль нэг шатан дээр нь ингээд дэмжлэг өгсөн. Эсвэл эцсийн бүтээгдэхүүн дээр нэм эсвэл анх төвч дээр нэм нөгөө өртгийн сүлжээгээ шат болгоноор нь зөв хараагүйгээс болоод бас төдийлөн үр дүнтэй болж чадаагүй юм болов уу гэж хараад байна. За энэ удаад зөвхөн санхүүжилтэн дээр гизэхэд зээл олгоход тухайлбал Монгол улсад ноосны угаах хүчин чадал 100% суурилсан гэдэг юм мэдээлэл. Тэгвэл угаах чиглэлийн үйлдвэр зээлэхгүй дараагийн шатны үйлдвэр гэдэг ийм агуулгаар ноос, аршир, ноолуур, уран бүтээгдэхүүн дээр нь яг энэ шат амжилтын өртгийн сүлжээг энэ чиглэлээр нь анхаарч байгаа. Тэгээ манай санхүүгийн байгууллагууд банкуд ч гэсэн бас энэ дээр аягүй өтөвтэй ажиллаад ялангуяа хаан банк бол 4 төрлийн кластерын бүтээгдэхүүн өөрсдөө санаачлаад явж байгаа. Энийг бол одоо төрийн зүгээс маш их дэмжиж байгаа. Нэмэн өртөг шингээхийн тулд борлуулалтын сайн байдлахын тулд ер нь ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх ёстой? Түүхийдийн одоо чанарыг хамгаалах энэ бэлтгэлийн системд анхаарах хэрэгтэй болж байна. Тий. Дараа нь одоо нэгдсэн байдлаар Улаанбаатар хот руу явуулах уу эсвэл аймаг дээр юу байх вэ, суман дээр юу байх вэ, бүс дээр юу байх вэ гэдэг нь бас бид нэр одоо Монгол улсын газрын зураг дээр ер нь бол цэгүүдийг ингэж зоож өгсөн юм шиг санагдаж байгаа. Тэгээд тэр зэг дээр бид нэр одоо ямар одоо үйлдвэрлэл явуулах уу, тэхийн тулд түүхий бэлтгэн нийлүүлэгчдэд юу хийх вэ, хаанаас яаж одоо ажиллах вэ гэдэг нь замын зургийн тодорхой шүү дээ. Яг үнэ тий. Тэрөөсөл Монгол улсын газрын зураг дээр бидний ажилламаар санагдаж байгаа. Зөвхөн ноолуур гэлтгүү нөхөн сэргээгдэх баялаг бол арьс шир, хонь тэмээний ноос, сарлгийн хөөвөр зэрэг түүхийдүүд юм. Энэ түүхийдийн салбарынхан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластерын системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Манай оронд бэлтгэж байгаа нийт хоньны ноосны 90 орчим хувийг өдөө ноос эзэлж байна. Нэг хоньны ноосны гарцсан дунджаар 1.3 кг гэж тооцогддог. Цагаан алт хөдлөлийн хүрээнд хошоо гэж байгууллаа шүү дээ. Энэ хошоо бол үйлдвэрлэгчид маш эргээр тусч байгаа. Хуучин бид нь бол өрх болгонтой харилцаж өрх болгоноос хөдөлтөн ий баримтаар хөдөлтөд авах байсан бол одоо хошоодоос авахлаар зэрэг шууд нэг хошоотой харилцаа хошоон цаашаа малчтайгаа харилцаа. Малчт нь өөртөө хошоо болсон учраас бид нь бол түүхийд бэлтгэх асуудал маш хөнгөн болж байна гэсэн. Цэвэрхэн шороотоостой утгахгүй авчихад гол зүйл байна. Ноолортой бол адилгүй шүү дээ ноос бол. Тэгэхээр энийг бол хошоод бол сайн ойлгосон байна шүү. Тэгэхээр түүхийд бэлтгэл амар болж байна гэсэн. Одоо классикийн хэлбэр чиглэж байгаа.
кластераар явсаар байгаад түүхийд бэлтгэн нийлүүл борлуул гээд энэ 5-6 шат амжилт маань үнэхээр аюул зөв байдлаар явсан тохиолдолд эцсийн одоо бүтээгдэхүүн маань эко бүтээгдэхүүн гэж гарч ирнэ. Гадаадын зах зээл дээр одоо үнэхээр боломжийн үнээр борлуулагдана. Одоо эрэлт хэрэгцээд байна гэж харж байна. Экспортын чиглэлтэй одоо ажиллая гэж явбал гарал үүслээр явж байгаа. Өөрөлдөх юм бол одоо Монголын тим аймгийн, тим сумын, тим малчны байгаль орчинд одоо ээлтэй ад шаргалтай мал бэлчиж явсан малын түүхийд байгаль орчинд халдвар технологиор одоо босруулад ийм одоо шалгуур үзүүлэлтийг хангаад Европын хэрэглэгч тань дээр ирсэн шүү гэдэг энэ одоо бүтээгдэхүүний түүх явж явах хэрэгтэй байна. Тэгэхээр наснаар дээр бүр QR уншуулдаг. Яг үнэ тэрийг уншихад л тэн дотор бол одоо баг ном шиг бүх мэдээлэл нь явж байдаг. Анханасаа төгсгөл хүртэл ингээд бүх зүйл нь байж байдаг. Ингэх юм бол Европын одоо зах зээлд одоо бид нар бол амжилттай ажиллах боломжтой байдаг. Яагаад гэвэл манай одоо Монголын давуу тал юу вэ гэхээр бэлчээрийн мал аж ахуй мэдээж нөгөө сул тал нь байдаг. Гэхдээ хамгийн гол нь эко бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр эко түүхийдийг эко технологиор босруулна гэдэг бол бас эко талаа барьцуултна гэсэн үг шүү дээ. Монгол ноолуур гэдэг юмыг бид нэр үнэхээр үнцнийг ойлгуулж энийг өөрсдөө эзэмшиж батансыг авч олон улсад Монгол ноолуур гэдэг юмыг үнэхээр Монгол улс өөрөө эзэмшихгүй бол Монгол ноолуур гэдэг нэрээр гадныхан бол асар хэмжээний орлого олбор байна. Ямар ч эргэлзээгүй уг нь худалдан авах тэр суурийг бид нар Монгол ноолуур гэж зарчдаг юм байна. Жишээ. Одоо тэрийг баталгаажуулах яг ингээд патентын эзэмшдэг. Тэрийг ингээд бүр Монгол улсаас үнэхээр гаралтай Монгол энийг зарах боломжтой гэдэг энэ бол нэгдүгээр том асуудал. Энэ дээр айгүй их санал ирд юм байна. За хоёрт нь дандаа тустай явсан байна. Монгол шиг жижиг юм зах зээл гадагшаа гарахын тулд нийлэх ёстой. Энэ үйлдвэрүүд маань, энэ худалдаа PR-аар ажиллаж байгаа багууд маань хамтарч үйл ажиллагааны хөтөлбөр бүх юмаа нэгтгэж гаргаж хагаад одоо харин манай үйлдвэрүүд хувьчлах ойлгосон байна. Нэгдээд гарья. Ингэж бид нэр амжилтанд хүрэх юм байна. Ингэж Монгол ноолуур, Монгол ноос аршир гадаадад үнцэнтэй болох. За брэндэн дээр бас нэг жохол юм юу гэхээр монголчууд өөрсдөө хийх гэж зүтгээд байдаг. Дэлхийн зах зээлд энэ чинь эйжент буюу нөгөө дунд нь ажилладаг томоохон багууд гэдэг мэрэгчлээ. Тэдэнтэй үнэхээр зөв гэрээ хилцтэй хийгээд Монгол ноолуур, Монгол арширыг гадаадад үнцэн дундад зараад өгөөч гэдэг юм компанид гэрээ хийх ёстой. Тэгжиж үрдэнд хүрдэг юм байна. За эцсийн төрийн зүгээс хийх ёстой юм бол одоо энэ худалдааны хэлцээрүүдээр бид нар үнэхээр онцгой анхаарч ялангуяа Невроз байна. За Солонгос байна, Япон байна. Ядаж энэ хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бид яаж гарах уу гэдэг юм маш сайн бодох хэрэгтэй. Одоо чинь сая бидний 20 улс руу бараа бүтээгдэхүүн их бага хэмжээгээр экспортлж байна. Гэхдээ зөвхөн амьсаас гадна бидний өнөөдөр малгай, ороо, бээли, за тэгээд носон өмд, майк, цамц одоо 40 төрлийн барааг ганцаараа үйлдвэрлэж чадахгүй шүү. Тэгэхээр малгайг сайн үйлдвэрлэх газруудтайгаа явж байна. Цамцыг сайн үйлдвэрлэх газруудтайгаа явж байна. Өмдийг сайн үйлдвэрлэх газруудтайгаа явж байна. Энийг ч бид нийлжиж гарахгүй байна. Тэгээ нөгөө биднээс судалгаа авч байгаа компани ч гэсэн борлуулалтын компани байд юм байна. Тэд болохоор ганц оромсоо сонирхдаггүй байна. За малгай байна уу? Ороолт байна уу? Ноолуур малгай байна уу? Ноолуурын бэлээ байна уу? Энэ ороолт байна уу? Их зэрэг маш их судалгаа шаарддаг. Тэгээ бид чинь ганцхан оромс гаргах гэж одоо чинь бас 40 нэр төрлийн барааг санал болгочоод гэж байна. Тэгэхээр зэрэг бас энэ маань эргээгээд бас хотоодын компаниуд хамтар ажиллана. Ийм тиймээс экспорт гарах бол ганц миний асуудал биш юм байл. Монгол улсын бүгдийнх нь асуудал. Ноолуурын кластерт нэгдсэн малчид малын үйлдвэр угсаагаа сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, цаашлаад өрхийн эдийн засгаа хэрхэн тогтвортой удирдах вэ гэсэн дараагийн шатанд ажиллаж байна. Тэгвэл малчин бүрт ийм боломж бий. Ноолуурын кластерт хэрхэн нэгдэх вэ? Би танд дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. Ноолуураа байгаль дээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн хувьд алдагдaltaгүй бэлтгэж байгаа гэрчлэх баримт бичиг тогтвортой ноолуурын гэрчилгээг авах нь таны хамгийн ихний чухал санаачлагуудын нэг байх болно. Тэгвэл тогтвортой ноолуур гэрчилгээг хэрхэн авах вэ? Малчид бэлчээр ашиглагчдын нэг хэсэг болж хошоо байгуулах, тогтвортой ноолуур холбоонд элсэж, тогтвортой ноолуурын шалгууруудыг хангах гэрээ байгуулж, сургалтанд хамрагдаж, арга зүйн зөвлөгөө авч, түүхийн эдээ зүү зохистой бэлтгэх дадалд суралцсны дараагаар тогтвортой ноолуурын шалгууруудын биелэлтийг мэргэжлийн
ноолын холбоод баталгаажуулснаар тогтвортой ноолуур гэрчилгээтэй малчин болно. Үр дүнд нь малчинтаа нэмэн үртэг шингээсэн ашиг авч баталгаад орлоготой нь улам нэмэгдэх болно. Ингээд танд амжилт хүсье. Хамтын эсэлт хөвөлдөр хаан банк